тэр эсдийн эрхчлэлтийн хичээл сонголтыг хийхээсээ өмнө өөрийнхөө ирээдүйн зорилго чиглэлээ тодорхойлсож ирээдүйд эзэмших ажил мэргэжлийнхаа чиглэмжийг олж авсан байх нь хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр би юуг чаддаг вүлээ? Ямар чадвараа илүү хөгжүүлж ирсэн бэлээ? Би ямар хүсэл мөрөөдөлтөө билээ гэдгээ маш сайн эргцүүлж тунгааж удсны үндсэн дээр ажил мэргэжлийнхаа чиглэмжийг олж түүндээ түшиглэж эсдийн эрхчлэлтийн хичээл сонголтыг хийх зүйтэй гэдгийг дахин хэлэх байна. За эцэгхийн зүгээс болох дээр хүүхдийнхээ ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжааг ярилцахдаа хүүхдээ аль болохоор бүрэн сонсох, гүйцэд сонсох шаардлагатай. Тэр юу хэлэх гэж байна вэ гэхээр ээж чинь багш учраас миний хүү багш болоорой, өө чинь эмч учраас миний охин эмч болоорой гэдэг энэ хандлагаар хүүхдтэйгээ харьцахгүй байх нь зүйтэй. Тэр аль болохоор хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, зан төлөв хийж чадах зүйлүүдийн бүрэн гүйцэд сонсч ээж ирээдүйд нь бас туслах. Энэ мэргэжил сонголт гэдэг бол амьдралын чанарт нөлөөлдөг учраас энэ дээр хариуцлагатай байгаарай гэдгийг бас давхар хэлэх нь зүйтэй байхаа. За сургууль багш нарын хувьд бол бид аль болохоор л 9 дугаар ангиас нэхлээд ажил мэргэжлийн чиглэмжийг олгох зорилгоор мэргэжил бүхэн сайхан өдрөдөг зохион байгуулах, за мөн мэргэжлийн сургалтын байгууллагатайгаа хамтран мэргэжлийн сайн сайхныг мэдрэх, ойлгуулах, таниулах зорилготойгоор яриа танилцуулгуудыг 9 дугаар ангид хангалттай хийдэг. За ингээд ахлах ангид нь орж ирснийхаа дараагаар бол тэр хүүхэд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилго, онцлогоо таньчихсан бол хичээл сонголтын дээр бол асуудалгүй. За ингэж чиглэл зорилгоо тодорхой болгосон суралцагчийн хувьд бол 2-3 хичээлийг сонгоод эсдийн эрхчлэлтэнд амжилт үзүүлдэг. Харин ингэж чадаагүй хүүхдийн хувьд бол хувилбартай байх, хэд хэдэн хувилбаруудыг өөртөө бий болох зорилгоор олон хичээлийг сонгож эсдийн эрхчлэлтийг өгдөг. За энэ нь өөрийнх нь амжилтанд бас сөрөг нөлөө үзүүлдэг.